За сайн бацгаана. Өнөөдөр математикийн 12 дугаар хичээл тэнцэтгэл биш гэсэн сэдвийн хамгийн сүүлийн хичээл орох болно. Өнөөдөр хичээлээ хэвтүүлээ хоёр төрлийн тэнцэтгэл бишийг үзнэ. Эхний төрөл нь иррационал тэнцэтгэл биш, хоёрдугаар төрөл нь мэдээж тригонометри тэнцэтгэл биш. За эдгээр хоёр төрлийг үзээд хэд хэдэн жишээ бодлого хамтдаа бодоод өнөөдөр хичээл дууснаа. Тэгэхээр хичээлээ шууд эхлэе. За иррационал тэнцэтгэл биш гэж байна. Иррационал тэнцэтгэл биш нь ерөнхийдөө хоёр янзаа. Нэг талдаа квадратик зуртай, хоёр талдаа квадратик зуртай гэж байгаа. Тэр тэнцэтгэл бишийнхаа нэг талдаа зөвхөн квадратик зуртай байх үед яаж бодох вэ гэж дөрвөн зааж өгье. Тэгэхээр язгуур доор fx энэ gx-с бага бол хоёр талын хоёулын квадрат зэрэг дэвшүүлээд fx нь g квадрат x-с бага гэж гарч ирнэ. За үүн дээр мэдээж тодорхойлох мууч тооцсон. Тодорхойлох мууч ямар тодорхойлох тооцохгүйгээр язгуур доор fx гэж байгаа учраас язгуур доор байгаа тоо үргэлж тэгээс их бөгөөд тэнцүү байдаг. Тэрийг тооцлоо. Дараа нь тэгээс их бөгөөд тэнцүү тооноос их гэж зааж байгаа учраас gx функц нь мэдээж тэгээс эрс их байх хэрэгтэй гэсэн гурван зүйлийг тооцоод энэ гурвын нийтлээд одоо энэ хүү бодлого бодноо. За хоёрдугаар төрөл нь язгуур доор fx функц нь gx функцээс их бөгөөд бага бөгөөд тэнцүү байвал дээр үсттэй ямар ч ялгаагүй хоёулын квадрат дэвшүүлэхээр fx гэсэн функц нь g квадрат x гэсэн функцээс бага бөгөөд тэнцүү болно. Тэгээд тодорхойлох мужаа тооцохоор язгуур доор fx гэсэн функц нь байгаа учраас fx нь тэгээс их бөгөөд тэнцүү. Нөгөө талаас тэгээс их бөгөөд тэнцүү тооноос их бөгөөд тэнцүү гэдэг ийм тэмдэг байгаа учраас gx гэсэн функц нь мэдээж тэгээс их бөгөөд тэнцүү гэдэг гурван зүйлийг тооцноо. Нэг нь болохоор эрс их гэдэг тэмдэг, нөгөөх нь их бөгөөд тэнцүү гэдэг тэмдэг байгаа. Энэ хоёр ийм ялгаатай. За одоо тэмдэг нөгөө жишээ харсан байл яах вэ гэдэг үед бодъё. За нөгөө жишээ харсан үед мэдээж хоёр талыг бас квадрат зэрэг дэвшүүлнэ. Тэгэхээр fx гэсэн функц нь g квадрат x гэсэн функцээс их гарна. Тэгэхээр нөгөө талаас тодорхойлох мужаа тооцвол fx гэсэн функц нь тэгээс их бөгөөд тэнцүү, gx гэсэн функц нь тэгээс их үед тэгээс бага үед гэсэн хоёр янзаар сална. Тэгээс их үед нь ингэж гарна. Харин gx гэсэн функц нь тэгээс бага үед энэхүү тэнцэтгэл биш үнэн гарах учраас fx гэсэн функц тодорхойлох мужаараа шууд гарч ирээд ийм хоёр янзаар салж байгаа. За дахин тайлбарлая. Одоо энэ дээр gx гэсэн функц нь тэгээс их үед, gx гэсэн функц нь тэгээс бага үед гэж хоёр янзаар салж байгаа. Тэгээд энэ дээр нь юу байж болно? Аль нэгэн дээр нь их бөгөөд тэнцүү үдэд тэмдэглэгээ байж болно. Тэгэхээр ийм байлаа гэж бодъё. За ийм байвал эхнийхээр ийм гэж арна, хоёрдохоор за энийг ингэж бодохгүй. Доор оруулж. Яагаад ингэж оруулаад байгаа вэ гэхээр хэвтүүлээ gx гэсэн функц нь тэгтээ тэнцүү үед гэдэг үеийн боломжийг дутуу орхисон байна. Тэгэхээр тэрийг орхиж болохгүй. За үүн дээр тархин тайлбарлавал gx нь тэгээс их үед тэгээс бага бөгөөд тэнцүү үед гэж хоёр янзаар салгаад их үед нь ингэж бичнэ. Бага үед нь угаасаа тэгээс бага тооноос их байх нь тодорхой шүү дээ. Яагаад гэвэл язгуур дотор байгаа тоо язгуураас эргээр гарна гэж байгаа учраас fx функц нь тодорхой мужисаар ингэж гарч байгаа. За тэгэд энэ хоёрыг бодоод энэ хоёрын нэгдлийн шийдээр бидний бодлого цээр гарна гэсэн. За энэ дээр fx гэсэн функц нь gx гэсэн функцээс их бөгөөд тэнцүү байвал яах вэ гэж байна. Тэгэхээр fx функц нь муу адилхан ингэж гарна, ингэж гарна, ингэж гарна. Тэгээд fx гэсэн функц нь тэгээс их бөгөөд тэнцүү, gx функц нь тэгээс бага гэж муу адилхан нөгөө өмнөх энэ ботсон хэсэгтээ бид нар ямар ч ялгаагүй зүйл гарч ирж байна. Тийм учраас одоо тэмдэгний юм байвал ийм аргаар бодно шүү гэдгийг цээжлэн. Тэг ямар ч бодлогон дээр одоо энэ аргаар бүтэн бит боталт хийхэд тулд энэ гурыг бичнэ, энэ хоёрыг бичих шаардлагатай гэсэн үг ээ. За ийм байна. Нэг талтай квадратик зуртай байх үед одоо иррационал тэнцэтгэл бишээ ингэж задлж бодноо. Ингэж боджвол бид нар бүтэн бодолтой бодноо гэсэн үг. За одоо хоёр талтай квадратик зуртай байх үед яах вэ? fx гэсэн функц нь язгуур дээр байгаа. Тэгээд язгуур дээр gx функцээс бага бол ер нь бол энэ хоёр талтай язгуурны тэнцвэртэй байна тий. Тэгэхээр хоёр талтай квадратик зуртай байх үед гэж салгаад байгаа. Ийм байвал
хоёр талын хоёулын квадрат зэрэг төвшүүлэхээр энэ гарч ирнэ. Дараа тодорхойлох мужууд оцохоор энэ хоёрыг тооцоод эхний байдлаар ийм байна. Нөгөө талаас тэмдэг нь их бөө тэнцүү байвал квадрат төвшүүлэхээр энэ ингээд тодорхойлох мужийн хоёр гарч ирнэ. Тэгэл амархан ингээд гарч ирж байгаа. Харин нөгөө талаас тэмдэг нь нөгөө шиг гарсан байх, зүүн шиг гарсан, баруун шиг гарсан байх ямар ч ялгаагүй. Зүүн шиг харсан байв бол ингэж бичнэ. Баруун шиг харсан бол яг ингэж бичнэ. Тэр яг өмнө утсан энтэй ямар ч ялгаагүй байна. Наад бол fx, gx функц нь тодорхойлогдоогүй. Тэгээд байраа солио бичгэд болоо гэсэн үг л дээ. За нэг юм байна. За тэгвэл одоо дараагийн сэдв. Дараагийн зүйл 3 дахь зүйл 3 дахь ярих хэвээр зүйл хоёрын янз зэргийн язгууртай буюу одоо зөвхөн квадрат язгууртай биш тэгш зэргийн язгууртай байвал яах вэ гэж аахад өөрөөр хэлбэл хоёрын n язгуур дор fx функц байвал ийм жишгэлтэй байвал энэхүү тэнцвэрлэл шиг эхний байдлаар fx функц нь бүгдийг хоёрын n зэрэг төвшүүлэхээр энэ гарч ирнэ. Дараа тэгш язгуур дотор байгаа учраас тэгээс бүх тэнцвүүд тодорхойлох мужийг бичнэ. Нөгөө талаас тэгээс бүх тэнцвүүд тооноос их гэдэг тэмдэг гарч байгаа учраас энд ийм тодорхойлох мужийг заавал бичих шаардлагатай. За тэгвэл хоёр талтай хоёрын язгууртай байвал яг уу хоёр талын хоёулын хоёрын n зэрэг гэдэг язгуур гаргаад өгчээ. Тэгэхээр зэрэг төвшүүлээд өгчээ. Тэгэхээр fx нь gx функцээс бага гэж гарч ирнэ. Тэгээд тодорхойлох мужи энэ хоёр хоёулаа тэгээс бүх тэнцүү. Яаж гарч байгаа вэ гэхээр тэгш язгуур дотор байгаа учраас тэр тоо үргэлж тэгээс их бөгөөд тэнцүү байх ёстой гэдэг хоёр зүйл гарч ирж байна. Тэр маш энгийн бааз. За дараачих нь хоёрын n язгуур дор fx функц нь gx функцээс эрс их байвал өөрөөр боддог. За өөрөөр бодохоор хоёр талын зүгээр хоёулын квадрат хоёрын n зэрэг төвшүүлээд өгчээ. Тэгвэл энэ гарч ирнэ. За тэгээд fx функц нь тэгээс их бөө тэнцүү, gx функц нь тэгээс их бөө тэнцүү байх үед гэж салгаж байгаа. Нөгөө талаас gx функц нь тэгээс бага байх үед гэж хоёр янзаар салгаад байгаа. Энийг хараарай. Энэ хоёр маш чухал хэсэг. Тэгээд gx функц нь тэгээс их бөө тэнцүү байхад ингэж бодно. Харин gx функц тэгээс бага байх үед энэ нэмэх тоо энэ хасах тоо болохоор тийм учраас цаанаас өмнө болоод тодорхойлох мужи нь ингэж гарч ирж байгаа. Тэгээ энэ хоёрын нийтлэр бидний бодлого хэзээ харин гарнаа гэсэн. Харин хоёрын энэ дэр нэмэхнийг буюу тэгш биш сондгоо язгууртай байвал яах вэ? За энэ сондгоо язгуур гэсэн үг тийм. Сондгоотой куб 5 7 8 9 гэх мэт язгууртай буюу сондгоо тооны язгууртай байвал шууд тодорхойлох мууж бичих шаардлагагүй. Хоёр талын хоёулын нь хоёрын эндрийн их зэрэг төвшүүлж өгөөд энэ гарч ирнэ. Харин тэмдэгний эсрэгээр байвал мөн атлан тодорхойлох мууж бичих шаардлагагүй. Хоёрын эндрийн их зэрэг төвшүүлээд энэ гарч ирнэ. Тэгэл болоо. За хамгийн сүүлийнх нь хоёулаа сондгоо язгууртай байвал яг уу тэгвэл мөн адилхан хоёрын эндрийн их зэрэг хоёулын төвшүүлчихөөр энэ гарч ирнэ. Тэгээд ингэ болоо. Тэгээд эрдэнэт тэнцвэр биш үед бол ийм амархан дөрвөн зүйл байна. Дөрвөн зүйл нь ярьсан бол ойлгомжтой байсан байх. Тэгэхээр одоо хэдүүл хэдэн жишээ бодлоод ёо. За тэгэхээр одоо иррационал тэнцвэр биш сэдвийн жишээ бодлого нэг одё. Язгуур дор 10 дээр нэмэх 2x нь асар x-ээс нэгээс эрс баг бол x-ийн утга хэд вэ гэсэн тэнцвэр биш байна. X нь хэдээс хэдийн оронд байх вэ? За үүн дээр тодорхойлох мужийг эхлэе бичээ. 10 дээр нэмэх нь 2x тэгээс бүх тэнцүү асар x-аас нэг нь тэгээс эрс гэдэг хоёр тодорхойлох муж байгаа. Яаж орж байгаа вэ? Язгуур дор байгаа тоо тэгээс бүх тэнцүү гэж шууд бичин тэ. Үүний дараа язгуур дор байгаа тооноос эрс гэдгээс тэгээс эрс гэж гарч байгаа маа. За тэгээ хамгийн сүүлд энэ хоёрын хоёулын квадрат зэрэг төвшүүлвэл 10 дээр нэмэх нь 2x нь x квадрат нэмэх нь 2x нэмэх нь 1-ээс
x баг гэж орж байна. За хасах x хасах нэг ч өөрөө хасах x нэмэх нэгтэй. Тэгээ квадрат зэрэг дэвшүүлэхээр хасах нь хасахтайгаа устдаад x нэмэх нэг квадрат буюу энэ гарч ирж байгаа. За эхнийх нь бодвол 5-аас x нь баг бөгөөд тэнцүү. Нөгөө талаас хасах нэгээс x нь энэ дээр буруутсан байна. X нь 5-аас их бөгөөд тэнцүү. X нь 5-аас их бөгөөд тэнцүү. Харин хасаад авч тийм ахаар гайхагдсан. За энэ дээр 5-ыг гэж оруулах хасгаар болно 2 дуучаар x нас 5-аас их бөгөөд тэнцүү. Харин энэ талаас хаснаас бага болчих. Тэгэхээр нөгөө болох гэхээр ийм болох нэ тодорхойлох мууч маа. За одоо энэ тэнцвэр бишээ бодъё. Бүгдийн тэнцвэрийн баруун талд гарвал x квадрат 2x нь 2x дуустна. Хасах нь 9. Өөрөөр хэлбэл x 3-ыг үржих нь x нь 3. За үүнийг интервалаар гараа бодвол хасах 3 нэмэх хасах нэмэх бол тээ. Тэгээд тэгээс их утгуудыг аваарай гэсэн чинь эрг утгууд нь буюу нэмэх утгуудыг авнаа. За үүн дээр одоо тодорхойлох мууч бичээ. Хасах 5-аас 1 нь орохгүй. Хасах 3 2 ч угаасаа эрс гэдэг тэмдэг байгаа учраас орохгүй гэж. За эдрээ огтлохоор хасах 5-аас хасах 3-ын оронд шийдвэр гарч ирж байна. Тэгээ бидний бодлого хэлцээрөө гэж гарч байна. Тэгээд энэ бодлогоор энэ 3 юугээ одоо тодорхойлолттой эсвэл тэнцвэрлэшээ зөв бичсэн байхад бидний бодлого ийм амархан гараад ирж байна. За одоо 2 дугаар шийдлага x нь 2-ыг урч язгуур дээр x 3-аас бага бөгөөд тэнцвэл x-ийг олоорой гэж байна. За тэгвэл тэмдэг нь нөгөө чиг харсан байгааг анзаарж авах. Хамгийн түрүүнд тодорхойлох мууч авчнаа. X нь тэгээс их бөгөөд тэнцүү. За одоо тэмдэг нь ийшээ харсан байхад x-ийг 2 янзаас алгадаг гэсэн тийм. X нь тэгээс их үед яг үхээр харин x нь 3 тодорхойлох мууч тааж үзвэл x нь тэгээс ирс баг үед энэ функцийг бичиж л та. За x нь тэгээс баг үед x дээр нэмэх 3 тэгээс их бөгөөд тэнцүүтэй. Тэгэхээр эн чинь тэгээс их бөгөөд тэнцүү тоолно. Яг энэ тоо. Харин x нь сөрөг тоол. Тэгэхээр угаасаа сөрөг тооноос эрэг тоон өргөлж их байх нь илэрхий учраас зөвхөн энэ хоёр тэнцвэр бишээр доотлих нь бодогдно. Харин дээр нь энэ 3-аар бодогдно гэсэн. За тэгвэл x нь тэгээс их үед x нь 3-аас их үед. Тэгэхээр энэ хоёрын нэгдлэхээр x нь тэгээс их бөгөөд тэнцүү гэсэн. За энийг одоо хоёр талын хоёулын квадрат зэрэг төшүүлж болно. Хоёулаа тэгээс их тоонод учраас 2-ыг үрж язгуур дээр x 3-ын квадрат буюу 4-ыг үрж x 3. За бүгдийн тэнцвэрийн тэмдгийн зүүн жишээ гэж оруулбал тэнцвэр бишийн тэмдгийн зүүн жишээ оруулбал x квадрат хасах 4x хасах 12 юм болно. За үржтэн болгон задлаа. Хасах 4x-ийг 2x-ээс хасах 6x гэж задлаж юм бол энэ хоёрыг бүлэглээд энэ хоёрыг бүлэглэвэл x нэмэх нь 2 хасах 6 x нэмэх нь 2. За үүнээр x нэмэх 2 x нэмэх 2 хоёулаа байгаа учраас хаалтнаас гарвал x хасах 6. За энэ чинь өөрөө тэгээс бага бөгөөд тэнцүү гэсэн. Тэнцвэр биш үү? За интервалын аргаараа интервалаа бичвэл хасах 2 6 нэмэх хасах нэмэх. Тэгээс бага утгуудыг авна. 2 утга нь хоёулаа орно. Тэгээд тодорхойлолт чинь тэгээс их бөгөөд тэнцүү гэж гарч байгаа. Ийм учраас 0-оос x нь 6-ыг орно гэж эхний хэсэг маань ингэж бодож байна. Одоо эхний огтлын хаалттай бодлого хэсэг маань боддог чинь. Харин 2 дугаар бодлого 2 дугаар огтлын хаалттай хэсэг маань бодвол 3-ыг шуруулах x хас 3-аас их x тэгээс бага гэж гарч ирнэ. Тэгэхээр хас 3-аас x тэг. Тэ? Тэгээ энэ турал дээр
зурвал одоо энэ хоёр чинь энэ болохоор 2 дугаар хэсгийн хариу, энэ болохоор 1 дугаар хэсгийн хариу. Энэ хоёрыг нийтлэх гэсэн учраас интервал дээр зурвал 0-6 нөгөө орно. Нөгөө талаас 3-аас 0. Орохгүй. За энэ хоёрыг нийтлэхээр энэ хоёр орондоо бүх шийдвэр орохгүй юу? Ингээд x сарай татгана. 3-аас 6 гэж гарч ирнэ. Тэгээд нүү бодлогын хариу 3-аас 6-гийн хооронд байна. Гэт гарч иж. Хэрвээ бид нар эхний энэ хоёр нэгдлийн хаалтыг зөв гаргасан бол энэ бодлогыг бодох юм гэж ийм амархан гарч ирэх нэ. За энэ хүү иррационал тэнцвэрэл биш сэдвэн жишээ бодлого 3 энэ хүү тэнцвэрэл шиг бодоорой гэж байна. За энийг бодоход жоохон төвөгтэй харагдаж байна. Яагаад бол язгуурдоор гэдэг зүйл орж ирээд үржүүрээр биш нэмэхээр язгуурдоор байхгүй хувьсгчд орж ирж нэмж асууж байгаа орцсон болохоор энэ жоохон төвөгтэй. Гэхдээ янзлж үзье. За 2-ыг ийшээ оруулъя. Тэгэхээр язгуурдоор x квадрат хасах 3x нэмэх нь 5 нэмэх нь 8x хасах нь 3 баах нь 4x-тэй хасах 2 чинь ингээ орж ирнэ. Тэгэхэд энийгээ бодвол ижил хуваарийг x биш хасах 2 орж ирэхээр ижил хуваарийг бол язгуурдоор x квадрат хасах 3x нэмэх нь 5 нэмэх нь 8x хасах нь 3 хувадаг нь 4x хасах нь 8x хасах 2 дээр ижил хуваарихоор хуваар нь орж ирээд үржрөө орж ирээд хасах 8x болж байгаа. Хасах 8x нэмэх 8x-тэй устдаад инхээр юу болох вэ гэхээр язгуурдоор x квадрат хасах 3x нэмэх нь 5 хасах нь 3 4x нь тгээс их бөгөөд тэнцүү байна гэдэг тэнцвэрэл бичлэг шилжлээ. За үүн дээр хуваарьтайгаа x-ийг тгээс их үед язгуурдоор x квадрат хасах 3x нэмэх нь 5 хасах нь 3 тгээс их бөгөөд тэнцүү байна. Харин x нь тгээс бага үед язгуурдоор x квадрат хасах 3x нэмэх нь 5 хасах нь 3 тгээс бага байна. Бага бөгөөд тэнцүү байна. За энэ дээр тэнцүүгээ оруулсан юм чи ер нь бол энэ дээр тэнцүүг оруулах шаардлагагүй. Оруулсан ч болно. Оруулвал энэ хоёр давхцан шийд гарч ирэх болно. Тэгэхээр зүгээр ямар ч үр дүнд нөлөөг учраас энийг энэ талдаа тэнцүүгээ оруулсан юм чи энэ талдаа оруулахгүй эрс баг гэдэг тэмдгийг аваачих. За яагаад ингэж байгаа вэ? X нь тгээс их буюу эрэг тоо байвал эрэг тоог эрэг тоонд хувааж иж эрэг тоо гарна. Тэгэхээр энэ тэнцвэр бишиг биелүүд нөхцөлийг биелж чадна. Харин x нь сөрөг тоо байвал сөрөг тоог сөрөг тоонд хуваавал эрэг тоо гарна те. Эрэг тоо чинь энэ тэнцвэр бишиг биелүүл. Тийм учраас энийг ийм хоёр янзаар ингэж хуваацж байгаамаа. За ийм багамч энийгээ 3 ийш оруулвал язгуурдоор x квадрат хасах 3x нэмэх нь 5 3-аас их бөгөөд тэнцүү болно. За ийм байгаа учраас энийгээ шууд квадрат зэрэг дэвшүүлвэл x квадрат хасах 3x нэмэх нь 5 9-өөс их гэж гарч ирж байгаа. За үүн дээр бас мөн тодорхойлох мужаа бичих ёстой. Тодорхойлох муж чинь x квадрат хасах 3x нэмэх нь 5 тгээс их бөгөөд тэнцүү байна гэдэг тодорхойлох муж. Заавал бид нэр бичих шаардлагатай. Тэгэхээр энэ тодорхойлох мужийг бичсэн чинь тгээс их бөгөөд тэнцүү гэдэг ба. Тэгсэн чинь бидний тэгштэл маань тэнцвэр биш маань 9-өөс ихгээ гарцсан байгаа учраас энэ тодорхойлох муж маань 0-оос ихээр энэ нөгөө хариунд нөлөөлөхгүй болохоор шууд орхиод энийгээ бодцоход энэ тодорхойлох мужаа 100% хангана гэд ойлгочих болно. Угаасаа 9-өөс их тоо чинь тгээс их байх нь илэрхийн үнэ юм чинь 9-өөс их тооны бодлого эцэг хариу тгээс их байх нь тодорхой гэж хэлээд байгаа юм л та. За x квадрат хасах 3x 9-ийг ийш оруулахаар хасах 4 тэнцүү x квадрат нэмэх нь x хасах 4x хасах 4 гэд хасах 3x-ийг нэмэх x хасах 4x гэж задлжээ. Тэгвэл x үрч x нэмэх 1 хасах 4 x нэмэх 1. За x нэмэх 1 x нэмэх 1 адилхан байгаа учраас хаалтаас гарвал ийг хаалт дотор x хасах 4 үлднэ. За энэ чинь тгээс их бөгөөд тэнцүү гэсэн тэнцвэр биш те. Интервалын аргаар бичвэл хасах 1 4 x өмнөх нэмэх энэ хоёр үржүүр нэмэх байна. Хасах нэмэх гэж хөөлжлөх нь тодорхой. За тгээс их бөгөөд тэнцүү үеийг аваарай гэсэн чинь нэмхүүдийг аавна гэд энэ хоёр мужид энэ хоёр интервалд шийд маань байна гэж ойлгож байна. За нөгөө талаас тодорхойлох муж
x тэгээс их гэдгийг бид нар дурдсан юм чинь ингээд зурвал эдний шийд маань x нь 4-өөс их бөгөөд тэнцүү гэдэг шийд гарч ирж байна. Энэ бол бидний эхний хэсгийн шийд гэсэн. За одоо 2 дугаар хэсгээ бод. 2 дугаар хэсгээ бодвол асуурдаар x квадрат хасах 3x нэмэх нь 5 3-оос бага гэж гарч ирж байгаа. За тэгвэл квадрат зэрэг төвшүүлбэл x квадрат хасах 3x нэмэх нь 5 9-өөс бага гэж гарч ирнэ. Нөгөө талаас x квадрат хасах 3x нэмэх нь 5 тодорхойлох муу жосороо тгээс их бөгөөд тэнцүү байна гэдэг зүйлийг заавал тооцох ёстой. Яг гэвэл язгуурыг алга болох үедээ дандаа тодорхойлох мужаа буюу язгуур дотор байгаа тоо тгээс их хостой гэдэг зүйлийг бид нэр мартаж болохгүй. За юм байна. Тэгвэл x квадрат хасах доотлын бод тодорхойлох мужаа бод 5 гээд x квадрат хасах 2-ыг үржих нь x үржих нь 2-ны 3 гээд бас 3x-ийг 2-оор үржүүлээд 2 туваа өгчээ. Тэгээд нэмэх нь 4-ний 9 гээд 2-ны 3-ыг хадварч 4-ний 9-тэй энийг нэг хэсэгт бичээд нэмэх нь 4-ний 11. За 5-ыг 4-ний 9-тэй нэмэх нь 4-ний 11 гэдээ хуваачаа. Одоо энэ бүлэглэх аргаар бид нэг бодвол энэ хаалт дотор байгаа зүйл маань x-ээс 2-ны 3-ын квадрат бол нэмэх нь 4-ний 11. Энэ үргэлж тгээс их байх нь тодорхой. Яг тэгвэл тооны квадрат тгээс их эн чинь бүр 4-ний 11 тгээс ихтэй энэ хоёрын нийлбэр чинь тгээс их байна гэдэг үнэн болчихж байгаа. Тийм болохоор тодорхойлох мууж үргэлж үнэн байх буюу бид нар бодох шаардлагагүй гэдэг үнэлтэн төрлөө. За тэгвэл одоо тодорхойлох мууж маань одоо x ямар ч утганд үнэн байна гэдэг дүгнэлт төрсэн байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд энэс цаашаа бодох шаардлага орхиж болно. Тгээс их нь үнэ гэж орхиж байгаа байхгүй юу. За одоо x квадрат хасах 3x нэмэх нь 5 хуваах нэмэх нь 5 9-өөс бага гэдэг энэхүү хэсгийг бодъё. Түүх хэсгийг бодвол x квадрат хасах 3x хасах 4 тгээс бага гэж гарч ирнэ. За эн чинь хэдүүлээ энд ботсон зүйлтэйг адилхан байгаа. Тэгэхээр үржигдэхүүн дан задлаа x зэрэг нэмэх нэгийг үржих нь x-ээс 4. За тэмдэг маань эсгээр байх хэрэгтэй тийм. Ингээд задлж яг өмнө аль хэзээ ботсон юм чинь яг автоматар тэгээ бичиж болно. Тэгээд одоо интервалд зурвал хасах нэгээс 4 оронд нэмэх хасах нэмэх. За энэ тэмдэг маань эрс бага байгаа юм чинь тэмдэг маань юм байна. Тгээс бага буюу хасах шийдвэрийн утгыг аавна. За тэгээд тодорхойлох мууж маань биднэрт байхгүй. Гэхдээ энэ дээр x нь тгээс бага гэдэг зүйлийг заавал дурдах ёстой. За тэгэхээр эдний шийд маань энэ хэсгийн шийд маань x гэсэн нэгээс 0-ийн оронд байна. Голчлоо. Нэг нь 4-өөс 2 дугаар хэсгийн маань хариу энэ 1-р хэсгийн маань хариу энэ. Энэ хоёрыг нийтлэхээр x хариулагдана. Хасах нэгээс 0 нэгдэл 4-өөс нэмэх хязгааргүй. Гэт энэхүү бодлого маань дуусчихэ. За анх харахад бол тийм их бодлого шиг харагдаж ирсэн. Гэхдээ яг өрхийн концепцийн юм амархан зарим маань энэ харж байна. Рационал тэнцвэрэл биш сэдвийн жишээ бодлого 4. За энэ болохоор нэг өвөрмөц өмнө бодож ирсэн жишээнүүдээс арай өөр жишээ бодлого байна. Тэгэхээр хэдүүл хамтдаа бодъё. 4x квадрат хасах 13x хасах 12 үрждэг нь язгуурдоор x дээр нэмэх 1 гэсэн функц нь 0-оос бага гэсэн бол x-ийг олоорой гэсэн байна. За үүнээр өвөрмөц гэсэн яагаад өвөрмөц гэсэн бэ гэдэг харуулъя. За язгуурдоор x дээр нэмэх 1 гэдэг тоо ч үргэлж тгээс их тоо байна те. Ийм учраас 4x квадрат хасах 13x хасах 12 нь тгээс бага байна гэж шууд хэлж болно. Яг гэвэл тгээс бага тоог тгээс их тоогоор үржүүлэхэд тгээс бага буюу тгээс ийм тоо гарна шүү дээ. Тийм учраас энийг гарцаагүй ийм байхаас өөр аргагүй гэдээ хэвэл олчиж байгаа байхгүй. За тэгэхээр энийг ингээ орчихож болохгүй. Үүн дээр тодорхойлох мужаа заавал тооцож явна. Тэгээд тодорхойлох муж чинь язгуур дотор байгаа тоо тгээс их бөгөөд тэнцүү байх хэрэгтэй гэдгээс x нь хасах нэгээс их бөгөөд тэнцүү гэдэг тодорхойлох мужийг тооцлоо. За энийг тооцсон юм чи төрүүлдэ чи. Одоо энэ тэнцвэр бишээ бодъё. За энэ тэнцвэр бишийг яаж бодох вэ гэхээр дискриминантын аргаар бодвол x-ийг 2 хасах 13 нэмжсэн 169 нэмэх нь 48-ыг үрж 4 гэдэг чинь
192. Хувадаг нь 8. За энэ дискриминантын аргыг мэдж байгаа. Томьёо осоор нь томьёог нөхчл хасах B дээр нэмжсэн B квадрат хасах 4AC бахан 2A гэдэг те. Тэгэхээр x квадратын өмнөх коэффициент нь A хасах 13 нь B хасах 12 нь C гэдгээр орлуулгууд энэ гараад ирж байгаа. За энийг жоохон амсдвал хасах нэмэх учраас 13 нэмжсэн язгуурдор 361 хувадаг нь 8. За 361 гэдэг чинь 19 квадрат мөн тэ. За 19 квадрат мөнгө шалгачих. 19 үржих 19 1 171 19 тэгэхээр 361 чинь 19 квадрат байна. За хувадаг нь 8. Тэгвэл x1 нь 13-аас хасах 19 хувадаг 8 буюу хасах 6-г байх 8. Хасах 4-ний 3. Харин x2 нь 13 дээр нэмэх нь 19 хувадаг нь 8. Тэгэхээр 32-ыг хуваах 8 буюу 4 гарч байна. За тэгвэл хоёр шийдвэр нь ийм байгаа юм чи интервалаараа зурвал хасах 4-ний 3 4-ийн хооронд байна. X квадратын буюу хамгийн их коэффициентийнх нь хамгийн их зэрэгтэй хувьсагчийн өмнөх коэффициент нь эерэг байгаа учраас нэмэхээр эхэлнэ. Нэмэх хасах нэмэх гэж бодож байгаа. За тэгэхээр тэгээс бага утгыг авах юм чинь энэ утгыг авна. Хасах 4-ийн 3-аас 4-ийн хооронд байна. За үүндээ тодорхойлох мужаад оруулбал яг вөхөр x хасах 1-ээс их авах хэрэгтэй тийм. Хасах 1-ээс их гэдэг чинь хасах 4-ний 3 зүүн жишээ байна. Хасах 1-ээс их. Тэгээ энэ хоёрын огтлолыг авч үзнэхээр 4-ний 3-аас 4 буюу x хариалт нь хасах 4-ний 3-аас 4 гэж гарнаа. Энэхүү бодлогын хариу ийм байна. За тэгээ бодлого эхлээс өмнө жоохон шинжилгээ хийгээд энэ шинжилгээний хацаар бид нар бодлогоо маш амархан байдлаар ингээд бодчихлоо. За одоо тригонометри тэнцэтгэл биш. Тригонометри тэгштгэлийг та бүхэн сайн ойлгосон байх. Тэгэхээр тэгштгэлээс хэд хэдэн зүйлээр ялгаатай. Тэгэхээр та бүхэн сайн анзаараад авах хэрэгтэй. Ихэвчлэн тригонометри тэнцэтгэл биш, тэгштгэл хоёр эс дээр хөдөлгөөнөнд орж ирдэг. Тэгэхээр эдгээр хоёр сэдвийг гарцаагүй зайлшгүй нөхцөл бид нэр үзэх, цээжлэх, ойлгох шаардлагатай. Тэгэхээр одоо шууд синус x гэсэн функц нь ийм байх үед яаж бодох вэ гэдэг зүйлүүдийг эхнээс нь тайлбарлаж өгье. За одоо шууд хичээл эхлэе. Синус x нь гэдэг функц a-аас эрс их байвал a нь мэдээж 1-ээс бага үед яг үхээр хариугаа шууд x нь хариалагдах нь арх синус a нэмэх нь 2pk гаас p-гээс арах синус a нэмэх нь 2pk гэдэг хоёрын завсар шууд энэ x-ийн утга нь байна гэдэг томьёо а. Тэр энэ томьёон дээр хэдүүлээ шууд бодож болно гэсэн. Одоо жишээгээр тайлбарлавал синус 3x гэдэг функц хасах язгуудар 3-ыг хуваах 2-оос их бүү тэнцүү байвал яах вэ гэхээр энэ томьёосоор бичвэл арх синус a буюу арх синус хасах язгуудар 3-ыг хуваах 2 чинь хасах p хуваах 3. За нэмэх нь 2pk энд бичлээ те. Тэгээд 3x буюу энэ үнцгэн маань хэвэн дээр орж ирнэ. За үүний дараа p-гээс хасдаг нь арх синус a чинь мэдээж хасах p хуваах 3. Яагаад гэж байгаа вэ гэхээр ер нь бол энэ чинь a штэ. Хасах язгуудар 3-ыг хуваах 2 чинь a. Тэгэхээр арх синус хасах язгуудар 3-ыг хуваах 2-ын утга чинь хасах p хуваах 3 байхгүй. Тэр ингэж бичээд байгаа. Нөх нь 2pk. За энийг хоёр талын бүгдийг 3 туу бачаад x хариалт нь хасах p хуваах 9 төр нэмэх нь 32pk 9-ний 4 бай дээр нэмэх нь 32pk гэж гарч ирж байна. За тэгвэл бид нэр энэхүү томьёог өөрсдөө цээжлэх шаардлагатай. Ямар ч бодлогон дээр энэхүү томьёог ашиглаж болно. Тэгээд ингэ туслаа гэсэн. За дараачих. Синус x нь a-гаас их байсан бол энэ синус x нь a-гаас бага байх үед хариу хасах p хасах нь арх синус a нэмэх нь 2pk гаас хасах арх синус a нэмэх нь 2pk-гийн хооронд x утга байна гэж томьёолгдсон байна. Тэгвэл бид нар синус 2x нь 2-1-ээс бага гэсэн тэнцэтгэл бишиг бодохын тулд яаж бодох вэ гэхээр энэ томьёонд орлуулна. Хасах p хасах арх синус a чинь арх синус 2-1 гэсэн. Тэгэхээр арх синус 2-1 чинь 30 градус буюу p хуваах 6 нэмэх нь 2pk. Тэгээд өнцг нь хэвэндээ бичигдэн 2x гэж бичигдэн. Тэгээд хасах p хуваах 6 нэмэх нь 2pk. Тэгэхээр хасах p хуваах 6 хаанаас гарч ирнэ вэ гэхээр энэ бас хасах тэмдэгтэй гарч ирнэ. Арх синус 2-1 чинь
пик баг 6 болохоор ингэж бичээ та. Тэгээ 2 талын 2-ыг нь 2 дуучаар хасах 12.7p нэмэх нь pk хасах нь 12.p нэмэх нь pk гэж хариу гарах нэ. За тэгвэл жишээ бодлого тайлбарлахаар ер нь бол ингэж тригонометри тэнцвэртэй шиг хариуг нь гаргаж бичдэг. Ялангуяа синусын функц байвал за одоо косинус. Косинус x нь a-гаас их байвал хасах арк косинус а нэмэх нь 2pk-гаас арк косинус а нэмэх нь 2pk хооронд бидний шийд байх болно гэж заасан байна. Тэгвэл жишээ бодлого ба тийм косинус x нь хасах 100/3/2-оос их бөгөөд тэнцүү байвал энэ томьёо усаараа бичвэл хасах 6.5p нэмэх нь 2pk. За тэгвэл үүнээр ажиллаж байгаа арк косинус хасах 100/3/2 чинь 6.5p болчихж байгаа. Буюу 150 градус. Тэгээд хасах тэмдэгний тасах тэмдэг хасах тэмдэг. Тийм учраас ингэж бичиж байгаа. X нь голдоо бичигдэнэ. Тэг үүнээс их нь 6.5p нэмэх нь 2pk. Гэт хариугаа бичвэл x арилгах нь хасах 6.5p нэмэх 2pk 6.5p нэмэх 2pk гэж гарч ирж байна. За арк косинус x наагаас их байвал харин арк косинус x наагаас бага байвал арк косинус а нэмэх 2pk 2p-гээс хасах арк косинус а нэмэх 2pk гэж энэ хоёрын хооронд хариалагдах нэ. За үүндэр нэг тодруулах хэлээ. Ямар тодруулах вэ гэхээр косинус x нь а-гаас их бөгөөд одоо x их байвал хаалт нь гадагшаага харсан байгааг анзаарж байгаа. Харин их бөгөөд тэнцүү байвал хаалт нь дотоошоо харсан байгааг анзаарж байгаа. Тэгээ энэ хоёрын ялгаа нь ер нь бол энэ байгаа. Тэгэхээр зүгээр их бөгөөд тэнцүү эрс их хоёрын хувьд өөрчлөлт нь зөвхөн хаалтны гадна дотоошоо харсан хэлбэр л байгаа гэдэг зүйлийг анзаарсан байх. За одоо ийм байвал косинус x-ийг баг 5 нь 100/2-ыг баг 2-оос бага гарсан бол p-г баг 4 нэмэх 2pk-гаас за үүнээр дахин тайлбарлая. Арк косинус 100/2-ыг баг 2 чинь p-г баг 4 гэх энэ гарч. За нэмэх нь 2pk. Тэгээд өнцгөө тавина x-ийг баг 5 гэдэг өнцөг. Үүнээс их нь 2p-гээс хасдаг нь 2p энэ 2p энэ хасах нь арк косинус 100/2-ыг баг 2 гэдэг чинь p-г баг 4 нэмэх нь 2pk гэж гарч. За тэгээ бүгдийн 5-аар үржүүлээд өгчвөл бидний хариу 4-ний x арилгах нь 4.5 м нэмэх 10pk газ 4.35 м нэмэх 10pk гэж гарч байна. Тэгээ бидний хэцүү хариу ингэж гарч байна. Тэгээ боллоо. Тэгэхээр эдгээр томьёонуудыг та бүхэн тэмдэглээд зургийг аваад өөрсдөө бодлогон дээр зайлшгүй цээжээр чамаагүй бодох шаардлагатай. Эдгээр томьёонуудыг мэдчихвэл хэлбэр мэдэх шаардлагатай томьёонууд гэсэн үг. За ер нь бол косинус үед юм байна. Одоо танкс x нь а-гаас их байдгаа 3 дугаар тоглол. Одоо сая хэдүүлээ синус x косинус x-ийн функцийн үед их бага үед ямар ах хариу нь ямар ах вэ шийд нь ямар ах вэ гэдэг үзсэн. Одоо танкс дуртай байгаа. Тэгэхээр одоо танкс ярья. Танксын үед маш хэлбэрхай. Танкс x нь а-гаас их бол хариу нь шууд арктангс а нэмэх нь pk-гаас pk ба 2 дэх pk-гийн хооронд байна гэж болоо. За танкс x жишээ авч үзвэл танкс x дээр нэмэх pk ба 3 хасах язгуурдаар 3-ны 1-ээс их бөгөөд тэнцүү байлаа гэдэг жишээ байлаа. За энийг бодвол яг хөвгөр шууд томьёонд орлуулъя. Арктангс хасах 1 бах язгуурдаар 3 чинь хасах pk бах 6 гэсэн үг л дээ. Утга нь яг ийм байдаг. Бид нар тооны машинаар юм эсвэл нөгөө өмнөх тэгштэл гэдэг сэдвүүдээр арктангсын утгуудыг танксын болон танксын утгуудыг үснэгтээр харуулсан. Тэр үснэгтээс бид нар энэ шийдвэрийг олж болно гэсэн. За тэгвэл тэгэж олохоор шийдэн хасах pk бах 6 гарч. За нэмэх нь pk-г марч болохгүй. Тэгээд өнцгөө хэмнэлд нь бичин x зэрэг pk бах 3 гэдэг өнцөг. Тэгээд pk бах 2-оос pk-гийн хооронд байна гэдэг хоёр мужийг олчлоо. Тэгээд энэ хоёрын хооронд авчаа бүгдийг хасах pk бах 3-ыг хасаад өгч. Тэгэхээр хариу нь эцэг хариу x арилгах нь pk бах 2 нэмэх нь pk газ pk бах 6 дээр нэмэх 2 pk-гийн хооронд бидний эцэг хариу байна гэд болчлоо. Тэгэхээр танксын хувьд ийм байна.
Харин танкс x нь агаас бага үед явах вэ? Тэгэхээр асах пик 2 пк газ арктангс агаад адын пкгийн хооронд бидний шийд байна гэд хайцаа руу олно. Тэгвэл жишээнээр олж үзье. Танкс x пик бах 3 гэдэг өнцөг байлаа. Энэ нь эсрэгээрээ асах нэг бах 104-аас бага бөгөөд тэнцүү бол шийд мэдээж энэлт нь хэвээрээ энийгээр бичиж байгаа. Тэгээд өнцгөө бичнэ. X пик бах 3 нөгөө талаас арктангс асах нэг бах 104 чинь асах пик бах 6 гэсэн. Тэгээд нэмэх нь пк. Тэгээд бүгднгээс нь дээр бодлоготой адилхан асах пик бах 3-ыг бүгдээс асаад өгчээ. Пик бах 3 бүгдээс нь асаад өгчээ. Тэгэхээр асах 6-ны 5 бид нар нэмэх пк газ асах пик бах 2 дээр нэмэх p 2 пк гэдэг бидний хэцүү хариу гэж гарах нэ. Тэгэхээр энэ томьёонуудыг мэдэхгүй бол бид нэр хэцүү хариугаа олж чадахгүй гэсэн. Заавал цээжлэх шаардлагатай болж байгаас. За энэ танксын хувьд энэ зургийг авч бид нар нүдлээд тогтоох шаардлагатай шүү. За хамгийн сүүлээс танкс x гэсэн функцүүд яг уу танкс x наагаас их үед x утга нь pk-аас арктангса нэмэх нь pk байна. Жишээгээр тайлбарлавал за арктангс өнцөг энэ ас нэгээс их бөгөөд тэнцүү байвал яг уу гэвэл мэдээж зүүн талдаа pk баруун талдаа арктангс асах нэг чинь p-ээс pk бах 4 гэж гарч байгаа. Томьёо сарын p гэдэг утга зүүн тал нь pk гэдэг утгатай, баруун тал нь их байх утга нь асах pk бах 4 дээр нэмэх нь pk гэдэг одоо pk-аас багтаа гараад ирж байгаа. Тийм алдаа гарч байгаа учраас pk-аас 1 p-г нь гаргаж ирээд p-гээс асах pk бах 4 гэдэг бид нэр хэцээ руугаа биччихлээ. За тэгж ойлгож болно цаад утга. Тэгээд энэ л нь баруун талд их болчихж байгаа байхгүй. Тийм учраас бүгдэн дээр нь pk бах 6-г нэмээд өгчвөл энэ дэр болох вэ? Pk бах 6-г нэмж өгөөд 2x тав очоод x утга pk бах 12 дээр нэмэх нь pk бах 2 оос 24-ний 13 пин дээр нэмэх нь 2-ны pk гэж энэ хэцээ хариу гарч байна. Тэгэхээр энэ дээр сая би гайхаад p ханаас гараад руу томьёон дээр юм байх усүүдээ гайхасан чинь нэрэ pk-аас асах pk бах 4 дээр нэг pk чинь багтаа олчиж байгаа. Тэгсэн чинь багтаа нь их болчоор энэ нөө тэнцвэрлэгч дээр тэмдгийн хувьд алдаа гарч байгаа учраас p нэг талаас гаргаж ирээд ингээ ботж байгаа гэж ойлгож байна. Харин арктангс аа нэмэх утга байвал энэ p гаргаж ирэх шаардлагагүй. Шууд одоо ингээд нэмэх pk бах 4 мөрөөгөө бодно гэсэн шүү. За арктангс x наагаас бага үед x арай татан арктангс а дээр нэмэх pk газ p дээр нэмэх pk-гийн хооронд байна. Буюу одоо жишээ авч үзвэл арктангс x асах 104-аас бага бөгөөд тэнцүү байвал арктангс асах 104 чинь 6-ны 5p гэж өмнөх хэн дээр үтсэн. За асах 150 градус гэсэн. Нэмэх нь pk. pk марчлахгүй те. Тэгэд өнцгөө бичнэ баруун талдаа p дээр нэмэх pk. Тэгэл эцээр x арайлтан асах 6-ны 5p дээр нэмэх нь pk газ p дээр нэмэх pk-гийн хооронд байна. Гэт бидний термометр тэнцэтгэл биш хариунууд шийдүүд энэ хоёрыг завсарт байна гэд олчлоо. Тэгэхээр цэнхрээ тэмдэглэн томьёонуудыг бид нар зайлшгүй цээжлэх шаардлагатай болж байна. За ингээд өнөөдрийн хичээл энэ үрээ дуслаа. Ирацнал тэнцэтгэл биш болон термометр тэнцэтгэл биш гэсэн хоёр сэдвийг үзлээ. Маш олон гаргалгаа томьёонуудыг ойлголоо, жишээ бодлоо. Тэр та бүхэнд ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Хичээлд анхаарал хандуулсанд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн хичээлээр бүгдээ хамтдаа дахиад уулзцгаая. Баярлалаа.